Гэхдээ ер нь өгшөө ийм штэ. Таяр одоо ингээд энэ олон улсуудыг энэ гадна дотны хүмүүсээр хариуцж ингэж авчиж компани гэж явуулчаад тэгээ эднийг ингээд байлгаад идэг нь ямар ч штэ өгшөө. Ер нь. Ха? Байлгаад идэг. Үгүй мөнгөний өгөхгүй ингээд байгаад идэг нь ямар ч штэ. Хөөтөлтөд явж илээнэ. Наач бүгд л хуулийнхаа дагуу юм шүү. Тэгээ хуулийн дагуу гэж орсон юм уу? Хуулийн дагуу ингэж удаана гэж эднэрийг ажил хийх гэсэн юм уу? Наач эндээс санхүүжилт хойшлцсон учраас л ингэж байгаа шүү. Санхүүжилт хойчлсон учраас ингэж байгаа штэ. Үгүй чи тэгвэл яах гэж ингэж ийм гарсан дээр яагаад ингэсэн? Яагаад ийм асуудал дараа нь ярьж байгаа? Чи яагаад ингэж байгаа юм? Үгүй чи сая тэгэл л штэ. Ингээд санхүүжилт огтоо штэ. Би санхүүжилт хойшлоос би ингэ яах юм? Хоёр дунд нь ингээд хэмнэг юм ярьчаал ингээд зогсож байна гэсэн. яаж ийсэн болохоос би хужаанд яг би ярьж юм шүү дээ. Хужаанд би ярьсан би биш дээ. Би анх тоор намайг манчуудаж гуугаад миний машиныг өржнөгийн 8 сар ингэ тавьсан байж тээ. Би нэг ингэ яриад үгүй чи бодлоо. Энэ хүн 20 30 хүний ажилтнаа заяа. Тэгээд машина барьцсан тавиад машина алдчихлаа. Одоо байраа тавиад байраа алдтууллаа. Энэ хүний ар амьдрал гэр бүл яаж ийн ямар хэцүү байна? Гэхдээ тэгээд мэдж байгаа бол одоо эдгээр санхүүл зогсон. Эдгээр өгөхгүй ингээд тулгаа байгаад гэж болох уу? Монгол хүмүүс шүү дээ бид нэр. Тэр наадах чи мэдхийн дээр мэдж байгаа шүү дээ. За би бүгдийг мэдж байгаа. За. Тэгээд Бата ямар хүн үйл процесстэй яаж өрөөсгийг чи битээр хоёулаа мэдж байгаа. Бүр манай бидний ажиллаж байгаа эрдэнэс за энэс жишээ нь би зүгээр жишээ татъя заяа. 100 сая төгрөг орж ирэхэд би зүгээр дунд нь тавиад за энэ 100 саяг яах юм бэ гэхээр Бата за би 60-ыг авъя. Захиргааныхын тэдийг өгөөгөө баг хуйлтыг өөрөө хийждэг хүн юм. За. Бид орж ирлээ гэж бодоход би чинчнээс бүр нягтлан битгээл татварын мөнгө ч төлдөг. Бүгдийг нь ажилчдад өгдөг. Ерөөсөө нэг ч төгрөг. Тэр бол үнэн үү? Бата зөв илж. Гэхдээ бидгүй одоо чамаа зүгээр орсоо би чамаас асууя. Тэр үнэн үү? Ягаад тухай тэгдэг байсан? Угаасаа энэ ажил тэгж явсараад ирсэн. Тэгээс одоо ичиж сэлбэг төсөл рүү орцсон. Сэлбэг төсөл рүү орцсон. За би өмнөх юм би яриагаа дуусгачих. За сэлбэг төсөл рүү орцсон идэх. Мөнгөтэй компанид их. Тэгээд та нарын мөнгө юу ч та нарын мөнгө юу ч шээ. Бохны мөнгө гэж ярьдаг хүн баггүй юу? Эднийхэн. За тэгэнгүүт нь бохны мөнгө юм бол бидний энэ жоохон мөнгийг өгчөөч гэдээ баг худалч жил гуйсан. Сүүлдээ энэ хүмүүсийн амьдрал хэцүүцсэн. Бидний амьдрал ч гэсэн хэцүүцсэн. Бүгднгийнх нь амьдрал хэцүүцсэн. Хэцүүдэнгүүт нь айл болох чадах ятгаараа тавьж болох, зээлж болох, энэ тэндээс ахтуу хамаатан садан бүгдээс нь зээлж ингэж ажиллаж өгөөд ингээд жоохон гал унтраагаад маягаар ингэж явсаар агаад өдий хүрсэн. Тэгэд эдний ажлын өр нь бол ингээ хоримтлагцаар агаад ингээд таасандаа тулаад тэгээд татвар дээр хүртэл манайх дансаа хаалгацсан. Татварт нэг ч төгрөг төлөөгөө. Татварт өгөх мөнгөө бүгдийг ажилчдад өгсөн. Одоо чи одоо ингээд заа жишээ нь 200 сая төгрөг орж ирэхэд ядаж чи нэг өөртөө чи захирал хүн байна да. Бензиний мөнгө авъя. Ядаж хоол ундны мөнгө тэнцэнээс авна шүү дээ хүн. Тэрийг ч бид нар авдаггүйсэн. Бүр яг бүр голтон тавьж агаад ингээд дуусчихдаг гэсэн. Би Батагаас би бүр хойроо энэ мөнгийг өгч дуусчаад Бата өгшөө. Мань бензиний мөнгө болчлоо. Чи надад сая төгрөг зээлээч чи гэж би Батагаас авдаг. 2-3 ч удаа авсан. За одоо ингээ өнгөрч. Яг ингэж явдаг. Ингэж явсаар байсан. Одоо тэр опс наана. Тэгээ өөш одоо ингэж би энтэйгээ ингэж хоёр хооронд үлгэр яриа. За бодит байх би чамд ойлгочлоо. Одоо үлгэр гэж яриад байгаа. Гүг ойлгочлоо. Чи бодод үзтээ. Би бодож чамайг ингээд ажилуулаад хэдэн сар одоо чиний хүмүүстэй ажиллаж чи нэг талыг барьж яриад байна. Чи нэг талыг бариад чичрээд яриад байна шүү дээ. Юу болсон процессыг чи ойлгож чи яриад. Ойлгочлоо. Нэг хүний үгээр ингээд дайраад байж болохгүй. Ойлгочлаа. Тэгээд ойлгочлаа. Одоо тэгээд бүгдээрээ тэндээсээ мөнгө аваад чи эдний энэ Монгол ахын төслийн мөнгө зүг юм боос тээ. Үгүй. Би бол ингэдэг. За би хужаа захиралтай дагуулж ороод энэ хүмүүсийн мөнгө өгчөө. За одоо манай тэр ажилчдын цалин майлан дээр авах юу муу бат алгаа. Тэгэж хилээд би бүр за бүр хуваарин ч гэсэн хүмүүс нь бүр мөнгө шилжүүлжсэн. Манайхаар дамжихгүйгээр шууд. Бүр одоо бүр эдний юмыг өгчлээвэл одоо дүүрсэн хэрэг гэж бодоод. За ойлгочлоо. Тэгээд чи өөрөө ч ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгвэл би ойлгочлаа. Чамтай зүгээр ил тод ярьж байгаа. Одоо жишээ нь энэ ийм менежменттэй ажиллаад энэ заяа. Хамаг эхлээд Ян гээд нэг захирал ирсэн заяа. За. Ян гээд захирал нь эрэнгүүтээ Жонсоны Баточор гээд захирал мэдээж Жонсон гээд нэг нөхөр баахан нэг шоронгийн хүмүүс ингээд авчирчаад ингээд энд ингээд бас нэг асуудал үүсгээд бөө юм болсон юм. За Жонсоны Баточор гээд тэгээ Зуншин гээд хоёр компанитай гэрээ байгуулад
Тэгээд энд бас нөгөө орж ирсэн мөнгийг нь өөр газар зарцуулт хийгээд тэр нь баригдаад ян ингээд баригдаа явцсан. Оронд нь янгийнх нь оронд нь Ли Хофе гэж хүн үрж ирээд бид нартэй гэрээ хийсэн. Биднийг энэ ажил дээр оруулсан хүн багхгүй юу? Тэгсэн одоо Ли Хофе нь нөгөө мөнгийг зориултын бусаар зарцуулсан. Одоо чамд ажилчтай өгөөрэй гэд мөнгө өглөө чи ажилчтай өгөхгүйгээр хувийнхаа бизнест ашиглаж чинь гэсэн тэр мөнгийг. Тэгэхээр энэ хүмүүс мөнгөгүй болчихж штэ. Тэр нь баригдаад ихэнгүүт нь явцсан. Тэрнийхэн дараа дахиад эхнийх нь Ян гэж ирсэн. Одоогийнх нь хамгийн сүүлд ирсэн Ян гэдэг 3 дахь цагт ирсэн. Ян, Ли, Ян гэдэг. За баггүй. За ингээд 3 цагт ирээд одоо өгшөө. Бид нар ярих юм баггүй. Чи ямар нэгэн байдлаар компани толгоолоод нэг ажлыг гэрээ ээж аваад мэдээж чи захирал хүн юм чинь хэдэн хүмүүстэй монголчуудыг оруулсан юм дуулгаа. Гэтэл цаад нэг хятад нөхдөө чинь чамааг мөрөөд одоо энэ улсууд чинь чамааг мөрдсөн мэт ойлгож байна. Одоо ойлгочлоо. Тэгээд одоо бүгдээрээ яваад тэр хятадуудыг ягаад тэр бохны мөнгө гэдэг юмнуудыг авъя. Өнөөдөр чи боддоо зүгээр л хятад Монгол нь хамаагүй. Өнөөдөр мөнгөө өгөхгүйгээс болоод өнөөдөр энэ барилга гэдэг салбар чинь ингээд 2 3 хүн дамнуулж юмаа зараад тэгээд нэг юм уу нэг давхар нэг юм суур цутгачаад баахан хүмүүнээс захиалга аваад тэг хүний мөнгө өөрдөг өнөөдөр тэгээд өөрчгөр энэ ар гэрийн амьдрал яаж юм бүгд гэр бүл салж гин сэтгэл санаа хэцүү үр зээл хамаг юмдаа байхгүй болчиход шүү монголчуудыг бол монголчуудыг биднийг бол өмнө доош нээж байгаа. Жишээ нь энэ төслийн захиалагч нь барилга хотод яам өөрөө байхгүй. Тэнгүүт нь бид нар ямар гомд мэдүүлсэн. Монголын барилгачдын нэгдсэн холбоо руу гомд мэдүүлсэн. Юу миний ажиглал болсон. За барилгын хөгжлийн төв рүү гомд мэдүүлсэн. Төрийн бус одоо 2 3 байгууллага руу гомд мэдүүлсэн байгаа. Эдгээр нийлээд энэ компаниг дийлдэхгүй. Жишээ нь ямар эднийх бүр ингээд албан ёсоор ингээд мэдэгдэх хууц өгсөн байгаа. Төрийн нарийн бичгийн дарга. Тухайн яамны. За эдийнхэн ямар бичиг өгсөн бэ гэхээр эдрийг ер нь дийлэхгүй юм гэж юу гэдгийг. За харин нийлээд уучлалаа. Та Монгол хүний одоо ёсоор ерөнхий сайд хүний хувьд энэ Монголд өнөөдөр барилга бат байгуулалтын за эндээ орж. За өнөөдөр барилгын салбарт бол олон хүмүүс ингэж хохирж шүү. Энэ одоо хөдөө гадаанаас ирээд одоо хүмүүс ажил хийдэг. Тэгээд ажилтныхаа цалин өгдөггүй ар гэр нь өнөөдөр одоо бүр үр зээлэнд орсон тамтгаа алдсан явж байна. Энэ улсуудыг одоо бүгднийг битүүмжлээд энэ ард түмний одоо мөнгө төгрөгийг өгөхгүй бол өнөөдөр хэцүү байгаа би одоо энэ дайвар дунжуулыг нэг дор 1000 өвдөж байгаа юм байна. Бүгдээрээ чаашин сайхан шеэр хийгээд ингээ явахгүй бол одоо энэ ганцхан энэ Бата гэж манай найзын асуудал биш. Чаана Бат дорж гээд өчнөө хүмүүс зөндөө одоо тийм. дахиад нөгөө одоо би хараа чанарын салбарт юу болж байгааг өгшин хэлье хараа. Нэг нөхөр нэг газар дээрээ жижигхэн нэг юу явчихна. Нэг юм нүх ухаад тэгээд кондом цутгаад баахан хүмүүс ирээл за одоо өстө хямдхан дээр нь барилга захиалъя, байр захиалъя. Яагаад тэгэхээр барилга босоогүй үедээ маш хямдхан байдаг. Квадрат метр нь тийм ээ. Одоо 3 сая 500 байлгэхэд 2 сая 800. Энүүнд нь хууртаа захиалчдаг. 20 30 хүмүүсээс бүтэн одоо 2 300 сая төгрөгийг аваад бүгдээрээ зайлт нөгөө барилга нь байхгүй. Тэгээд нөгөө очиод уулзахаар барилга болсон. Одоо бүр нэг юм залингийн нөхдүүд жижигүрийн хэдэн хөхтэй болсон. Бодит байдал дээр яаж ч утсаа 2 сая төгрөг босхгүй байхгүй юу? Инженер эдийн засгийн тооцоогоор босох боломжгүй байхгүй юу? Тим үнээр захиалга авчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр тийч угаасаа анханасаа залин хийх нь зохион байгуулалт. Яг үнэ. За та энийг ингээд эдний доод бид нар ингээд гомд бууж өнгөрсөн жилийн 25 онд ингээд эдний хятадын 2 дахь металл уур групп корпорац ХГК гэдэг ч юм уу тийм. Металл. Тий. Одоо бид нар ингээд гомд бууж ингээд хөөцөлдөж явсны үр дүнд одоо жишээ нөгөө манай хүмүүсийн яриад байгаа жишээ нь яндан өрмөөр үндсэн өхнүүдийн ажлын тэгээ сантехникийн ажлын энэ мөнгийг өгөөч ээ. Захиалагчаас нь ерөнхий гүйцэтгэгч рүү өгөөч ээ. Наа хүмүүсийн мөнгийг яагаад та нар ингээ өгөхгүй ингээд удаа дараа ингээ өгөхгүй байгаа юм бэ гэдэг. Тэгсэн чинь энэ компани ямар огт хариу өгдөг. Яагаад тэгэхээр энэ бол хятадын одоо том группийн ажил. Танаа Монгол улс Улаанбаатар хот сая гаруй хүн амтай. Манайх одоо жишээ нь танаа одоо улс төрийнхнийг бүгдийг хөдөлж авах чадвартай. Бүр ингээд томорж байгаа. Та нарын авах гэж байгаа мөнгө бол бохны мөнгө. Одоо зүгээр нэг юм хоолны мөнгө гэдэг. Доромжлоод инээдэг. Тэгээ яам нь ингээд энэ хүмүүсийнхээ мөнгийг өгөөч ээ.
барилгын хөгжлийн төвөөс энэ хүмүүсийн мөнгийг өгөөч. Барилгачдын нэгдсэн холбоо энэ хүмүүсийн мөнгийг өгөөч гэдэг. Бүх байгууллагууд, төрийн бүх байгууллагууд болон төрийн бус байгууллагууд бүгд нийлээд ийшээгээ хандхад бүгдэнд нь хариу өгдөггүй. Жишээ нь одоо бид нартай хамт энэ ажил дээр хамт орсон Атачиргээ компани байгаа Пүрэвдор захиралтай. Манайх уртлын 3 блок, хойдлын 5 блокийг Атачирх хийсэн. Атачирхан бас одоо хүртэл мөнгө авч чадаагүй нэр хүндтэй компани бас. Оо, сталт юм. За тэр компани бол одоо энэ төсөл дээр орсон Монгол компаниудын 8 Монгол компани туслан гүйцэтгэгчээр орсон гэж би ойлгож явж байгаа. Ерөнхийдөө нийтдээ 8 компани 6 мөнгө аваагүй байгаа. 2 Монгол компани байгаа. Тэр нь хятад эзэнтэй 2 Монгол компани байгаа. Гадна басаад гэсэн Канада гэдэг. Тэр хамгийн дөрөнд мөнгө авсан. Хятад эзэнтэй учраас. Монголчуудын цонх монхот одоо ингээд дотор заслын зарим амирын хийсэн бас нэг Монгол компани байгаа. Тэр нь бас нэг хятад захиралтай. 2 хятад захиралтай компани мөнгө аваад 6 Монгол компани нэг төгрөг аваагүй. Ийм одоо хэдэн блок юм бэ? 8 блок. 8 блок ийм юуг одоо ямар ч материалаар зогсохгүй ингэж барьж явчаад эцсийн үедээ эднийг барьсан нөгөө ядарсан монголч эдгээр чинь бүр улны юугаар орж байгаа шүү дээ. Одоо дээрээсээ бүх юм чавчаата 1 2 3 бүр улны мөнгөөр хийсэн ядарсан монголчууд мөнгө авахгүй бөөстөд машина зараад ламбардаад бүр байр орноо бүр нөгөө нэг ахлагч хүн чинь те Бата бол одоо хамгийн юмор огцсон. За Бата ч их сэтгэлээ яриад тах одоо. Одоо би одоо яг одоо ингээд бүх юм ингээд машин дэргээ байхгүй. Одоо барьцаа тавиад ингээд ажлын цалингаа тавьчихсан. Хоёрдугаар би ор хоорноо барьцаа тавиад ажлын цалингаа тавьсан. Одоо би сарын өмнө одоо би 100 сая сарын өмнө миний нодлонгийн урдынгийн авсан зээл 20 саяар багассан байгаа. Би сая сарын өмнө би 20 сая төгрөг би нөгөө ажилтаа одоо би өртөө байгаа. Тэр улсуудаа би цог хэмжээний өгөөд үүргийнхаа дагуу би энэ улсын ажилтнаас би энэ улсуудын ард ямар энэ нэг хүний ард хичнээн хүн амьдарч байгаа. Тэр утгаар одоо би тэр улсад энэ ажил хийсэн хүний юм чинь би мөнгө өгөх хэрэгтэй гэдэг. Би одоо ахаад зээл аваад өөрөө ахад нэмсгэд зээл аваад ахаад тавьчихсан явж байна. Одоо би энэ одоо ламбардны бичгэнд одоо энэ байж дээ шүү дээ. Одоо энэ хоёр хүн наадыг одоо ингээд яг ясам дээр ингээд энийг тавиад ажлаа цалин машина тавиад ингээд яагаад ч тулгаж гуугаас үнэн биз дээ. Одоо би ингээд бичгэн энэ байж байна. Би одоо энийг ингээд машина тавиад ингээд яасан. Би сүлдээ 20 сая төгрөгийн хүүгээ аргаа хараад би машина авч чадахгүй дээр би зарсан машиныг. Одоо энэ бичгэн ингээд байж байна одоо. Тэр одоо ийм л байдалтай байж шүү. Ер нь бол нэрээ бас нэрээ арай л би энийг нөө ядарсан монголчууд би энийг заллиж би энийг хуурам ихэж ингэж амьдрмааргүй наа. Эн чин цаан чин хүний хүн бүр зарим бүр амиа орлоход үрж шít. Бүр хамаг юм зээл ухундаа өгсөөр байгаа. За яг энэ мөнгө орж ирэх болно гэд өөрөөсөө бүх юм аргалж явсаар идэл шудраг баймаар байна. Тэгсэн хэрнээ хараа сэлэр төсөлч их янзын Монгол ийм компаниуд ороод ажил ихээр оруулахгүй дандаа хятад компанид өгсөн. Гэсэн хэрнээ энэ хятад компаниуд мөнгөтэй баян хүмүүст өгөөд байгаа юм бол яагаад Монгол ажилтны мөнгийг өгөхгүй вэ? Хар борын одоо ингээл дандаа Монгол хүмүүс хийж идэг. Дээгүр мөнгө чавчаа хамаг тендерийг хятад хүмүүс бадж идэг. Нөө түүцнүүдийн нэг хэсэг казакууд барьсан байдаг гэдэг шиг. Зөв ер нь миний яриад байгаа. За эднийх бүр одоо яг ажилчид одоо барилгын ажлын процесс нь ингээ явчт юм байж гэнэ. Одоо жишээ нь эднийхэн чинь нөгөө материал нь бүгд урдаас орж ирж байгаа хятадын компани урдаас материал авч байгаа гэж гэрч байгаа боловч материалын хоцрогдол болон одоо хугацааны хоцрогдолд орж байгаа шүү дээ. Материал нь хэлээр орж ирж чадахгүй. Тэнгүүт нь бид нар дандаа ингэж байгаа юм. Та нар Монгол хүмүүс, сайн Монгол хүмүүс. Тийм учраас та нар 100 айл ч юм уу одоо энэ таньдаг барилгын материалын завхууд байгаа шүү дээ. Тэндээс материал зээлээр аваад өгчихээ. Бид нар сарын дотор ч юм уу мөнгөний өгнө гэд баахан материал бид нар зээлээр авахуулаад тэр мөнгө өөрт өгөөгүй. Тэнгүүт нь чинь бүр цэвэр залилан бол явчихж байгаа. Нэгдүгээрт ажил хийлгсэн мөнгө өгөөгүй. Хоёрдугаарт материал зээлээр авахулсан мөнгө өгөөгүй. Энэ хятад юу нэг ингээд ерөөсөө бүр ямар ч мөнгө өгөхгүй ингээд алга болчихсон. Ингээд метрал нь ирэхгүй алга болж ирэн заяа. Эрэнгүүтээ за тэд хоногийн дотор энэ ажлыг хийж дуусахгүй бол тэдний оны торгуул тавина гэж хүний дарамтдаг. Бид нар энд барилгууд өчнөө шин нойргүй онсон. Одоо тэр миний юун дээр нойргүй шүнгийн ажил хийж байгаа зураг тэгэнгүүтээ ажил хийж байгаа бичлэг шүн ажиллаж байгаа заавч бичлэг баримтчуул зураг явуул гэнэ. Тэгээ зураг явуулдаг байсан бид нар. Шүн ажиллаж штэ. Тэгээд тэд хоногийн дуусахгүй бид нар тэдний оны торгуул тавина гэдэг хэлбэл. Тийм л дарамттай одоо. Би өдөр шүнгүй хүнээр ажиллуулсан. 24 цаг 2 хэлжээр ажиллуулна. Тийм л байсан. За ойлголоо. Энэ хоёр маань нэг компани байгуулад манай энэ тулгаа хэм лээ? Тулгаа. Хоёр тулгаа юм уу? Хоёр тулгаа одоо нэг компани. Танай компани чи юу лээ? Сэртэн компани. Сэртэн компани одоо нэг юм ажил эднэртэй гэрээ хийгээд олсон юм. Тэгээд нэг 5 цаасны компани чи ашигтай ажил чигээд Монгол хүмүүстэй гэрээ хийгээд одоо захирлан солигдсон чинь
манай энэ Сэрдэн компани энэ хоёр захирал тулгаа маань манай Батайг гуугаад чийл ажиллаач үлдчих гэсээр гад тэгсэн чинь манай хүн өөр ажил байсан боловч нөгөө хүн чанар зулгаагаад үлдээд бүх сангийн ажил хийсэн тийм үү? Одоо нэгсэндээ хэдэн зуун сая төгрөгийн ажил хийсэн. Бараг тэрбум шиг төрмөлөө хийж шүү юу ч. За. Гэтэл одоо ингээд цаад хятад компаниудад бохны мөнгө, хоолны мөнгө та нар байж гэдэг байдлаар үл оошоож байна. За өнөөдөр энд цэг тавья. Хоёр тулгаатайгаа Батаатайгаа хамт тэр сэлэг төс рүү яваад бүгдээрээ монголчуудыг ер нь бол одоо бослог тэмцэл тэр сэлэг төснийг хааж бүгдийн тэр одоо нийслэлийн орон сууц Кавказ байдаг юм уу, тэр нийслэлээс өгсөн Нямбаатар байдаг юм уу, хэн байдгийг хотын дарга бүгдийн дуудаж энэ асуудалд одоо цэг тавихгүй бол энд монгол хүмүүс одоо өстой амиа орлогод үлж байна. Аж амьдрал нь сэтгэл зүгээр олгож байна. Одоо шууд тийш хөө тэр явъя. За явъя. Энэ хараа зөвхөн да. Энэ хоёр хүн бид гур хогцсон юм биш байхгүй юу? Энэ дээр ажилласан ер нь бүх монголчууд бүх Энэ туршилтаар нийтээр ажилласан. бүх монголчууд Нийтдээ 1000 гаруй хүн ажилласан гэж хэмжээгээр ярьжээ. Тэд нар бүгдөө огцсон. Бүгдийн дуудаж байна. Бүгдээрээ хохирлох болъё. Тэгэхгүй бол энэ ажлыг бүгдийг зогсоод арай давар нөгөө үстаа давсаар давгийн орох гэж бид нэрийг хэн юу хийх түрүү маа тулгаа хийж штэ бус төрчтэй ч бүгдийг худалдаад авцсан. Тэгээд яамаам нас хөдөлтгүү. Энд байгаа энэ монголчууд чинь нөгөө ажлын хүс хөдөлмөрөөр орхиод байна штэ. Солонгост бол бид 30 минут ажилласан чи цалингаа авна штэ. Монголд Энд эдгээр бидрийг дэндүү доромжилсан байна.